үндсэн хуулийн цэц бол хараат бус эцэг хуулийн манаачид цэцийн дээр хөх тэнгэрл бий гэдгээ. За ямар тач их суудлын шийдвэр эцсийн шийдвэр байх болно гэж салбарын шинжээчид үзэж байна. Ер нь дэлхийн олон улсын жишгийг харахад бол манайх бол яг адил жишгээр бол явж байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо хөгжингү өндөр орнууд дээр үндсэн хуулийн цэц буюу одоо үндсэн хуулийн шүүхийг ямар субъектүүд байгуулдаг вэ гэхээр нөгөө ард түмний олонхын саналыг авсан ерөнхийлөгч. Эсвэл ард түмний буюу тухайн тойргийн мандатыг хамгийн өндөрөөр авсан одоо улсын хурлын гишүүдээс бол томилдог. Хэрэгцээ магадгүй улсын хурлын гишүүд ерөнхийлөгчөөс цэцгийн гишүүнийг сонгож томилохгүй юм бол өөр хинээс сонгож томилох вэ гэдэг дээр бол бүр илүү хардлага төрнө гэсэн. Тэгэхээр яг хууль зүйн хувьд за мөн өнөөдрийн одоо дэлхийн эрх зүйн одоо хөгжилд бол одоо үүнээс өөр сонголт байхгүй. Тэгэхээр цэц бол өөрөөр үндсэн хууль зааснаар бол одоо хараат тусаар одоо эцсийн шийдвэрийг гаргадаг ийм байгууллага. Тэгэхээр үндсэн хууль зөрчсөн хэсэг судлаар бол үндсэн хуулийн цэц шударга шийдвэр гаргана гэдэгт бол итгэж байна.